Ер нь өмнө нь баг авч байгаагүй дээ. Эрэхтэй өн чинь ер нь их цэцэг аваад байдаг шүү дээ. Ганц нэг авч исэн. Тэр цэцэг авах мэдрэмж нь ямар? Мэдрэмж гоё байна. Гоё. Өнөөдрийн хувьд бүр их сайхан байна төрсөн өдрөөр. Яг за сайн байцгаана уу цэцэгт мэдлэгээний хамт олон байна. Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Өнөөдөр хүлээн авагчийн маань төрсөн өдөр тохиож байгаа. Тэгээ хүлээн авагчд маань зориулаад энэхүү гинтийн бэлгийг явуулсан байгаамаа. Бүгдээр орж баярлалцгаа. За сайн байна уу та? За манайх цэцэгт мэдлэгээ компаниас явж байгаамаа. За юуны түрүүнд тань төрсөн өдрийн баярын мэнд хүргье. За тэгээд танд энэхүү цэцгийг дааман дагалдах бэлэг болон загтлын хамтаар нуусан байгаамаа. Ер нь өмнө та юм цэцэг авч ив үү? Ер нь цэцэг авах мэдрэмж ямар үед юм бэ? Ер нь өмнө нь баг авч байгаагүй дээ. Эрэхтэй өн чинь ер нь их цэцэг аваад байдаг шүү дээ. Ганц нэг авч исэн. Тэр цэцэг авах мэдрэмж нь ямар? Мэдрэмж гоё байна. Гоё. Өнөөдрийн хувьд бүр их сайхан байна төрсөн өдрөөр. За. Тэгэхээр та хинээс ирсэн гэж бодож байна? Өстө мэдэхгүй байна. За. Би танд загтлыг уншиж өгье. Тэгээ хоёлаа хинээс вэ? Ямар хүнээс явуулсан байна вэ гэдгийг мэдээ тийм ээ. За, танд төрсөн өдрийн минь төргийа. Амьдрал нь аз жаргалаар дүүрэн байг. Ажил үйлсэн амжилт бүтээлээр дүүрэн байг. Хүсэл бүхэн сэтгэгчлэн бүтэж байг. Хүссэн бүхэн биелэх болтугай. Хажууд минь сэтгэл нь хаанч хизээч түшиг болдог таньда маш их баярлаж талархдаг шүү. Бат зөргийн гэр бүлээс гисэн байгаа. За, тэгээд энэ минь захиалагчтай бас хандаж сэтгэлтэй бат зөргийнхөө гэр бүлд хандаа. За, Сэтгэлийнхөө зоргоод өгийнхаа гэр бүлд маш их баярлалаа. Цэцэг авна гэдэг чи одоо ер нь эрэхтэй хүн бол нэг хорхол авдаг да ганц нэг тодорхой югаар. Өнөөдөр бол ёстой авна гэж бодоогүй ер нь. Санаандгүй байж итл цэцэг авлаа. Маш их баярлалаа дүүнэртэй. За бүгдээрэнд нь эрүүлийн кац жаргал урт удаа наслахыг хүсээрээ ёо. Ажил үйлс нь амжилттай байх болтугай.